Сайн байцгаана уу? Манай санхүү эдийн засгийн сургуулийн хамгийн чухал сайтуудын нэг болох Infosys буюу оюутны мэдээллийн системтэй танилцгаая. Infosys руу орохдоо хэрэглэгчийн нэрээр оюутны кодоор бичнэ. Infosys руугаа ороод хамгийн түрүүнд гарч ирэх нь нүүр хэсэг байгаа. Дараа нь хичээл сонголт. Та ийшээ ороод өөрийн сонгосон мэргэжлийн дагуу хичээл сонголтуудаа хийн. Сургалтын төлөвлөгөө хэсэгт таны сонгосон мэргэжлийн дагуу үзэх ёстой хичээлийн кредитүүд болон үзсэн хичээлүүд ногоон өнгөтэй харагдана. Удахгүй үзэх хичээл нь цэнхэр өнгөтэй болж харагдана. Унсан хичээлүүд нь улаан болж харагдана. Эндээс хамгийн чухал хэсгүүд нь хичээлийн хуваар. Хичээлийн хуваар хэсэгт таны үзэх хичээлийн хуваарууд цаг болон ангиудтайгаа гарч ирнэ. Сургалтын төлбөр хэсэг рүү орох юм бол таны төлсөн болон илүү төлсөн төлбөрүүд гарч ирнэ. Доошоо гүйлгвэл таны өмнө хийсэн сургалтын төлбөрийн гүйлгээнүүд өдөр цаг хугацаатайгаар гарч ирүүлнэ. Мөн багш нарын мэдээллийн хэсэг рүү орох юм бол та өөрийн хичээл үзэж байгаа багш нарынхаа мэдээлэл рүү орж харж болно. Номын сан хэсэгт номын сангийн оюутны үнэмлэх, чиглүүлэх сургалт гэх мэт хэрэгтэй хэсгүүд гарч ирнэ. Оюутны албаа оюутныг тойрох хуудас дээр танд шуурхай мэдээллүүд очиж оюутны талаар авах амар байгаа мэдээллүүдээ авч болно. Миний хичээлүүд гэсэн хэсэг рүү орох юм бол таны үзсэн хичээлүүдийн дүн, задаргаа нь дэлгэрэнгүй гарч ирнэ. Хэрэг танд сургалт, бүртгэл, төлбөр эсвэл системтэй холбоотой асуудал гарвал UFE Help хэсгээс хүссэн асуултаа хариултыг авч болно.